Зэрлэг амтан байгальтайгаа дасан зогсож амьдарч байгаа үндэстэн бол хамгийн дээд зэргийн хөгжилтэй үндэстэй ингэж би өөрөө үздэг байгаа. Тийм учраас хүн байгалийн холбоог улам ойртуулах, байгаль зэрлэг амтан бүхэл амьтантайгаа ойрхон тэгш амьдрна гэдэг чинь бол одоо байгалийн хамгаалах хамгийн дээд хэлбэр. Тэр жижиг толгойн доотой талаар нэг хар сүрд ороод цаашаарлаа орж өгөөч хараалхтаа. Цаашаа орцсон байна уу? Орцсон байна уу? Уг нь үүсчихэл нөгөө гайгүй бэлтэр хэмшэрэн гайгуулах юм. Тэгээ цас юутай зөөлөн байна да. Гайгүй зөв хүч тарахтал байгаа юм шиг. За бид нэр Харуус нуурын байгалийн сурталбар газрын орчны бүс дээр одоо яг зогсож байна. Тэгээ орчны бүсээс энэ дээрээс ийшээ нэг 3 км яваад Харуус нуурын тусгай хамгаалалтаа байгалийн сурталбар газрын хязгаарлалтын бүс рүү орно. Тэр нь цаасаа чи харагдаж байгаа өндөр болох дээр жаргалан тайрхан бол наадад талын хэсэг нь болох дээр одоо Харуус нуурын одоо цагаан гол гэдэг одоо ийм аралтай хэсэг. Энэ дээр одоо нэг ховордсон хотон шувуугийн одоо ганц өндгөл цусдаг юм орчин бүрдсийн газар байгаа. Тэгээд энэ Харуус нуурч 1998 онд 10 сарын конвенцэд орсон. 2024 онд ЮНЕСКО-гийн шин мандлын өвд бүртгэгдсэн. Нүүдлийн шууд дэлгэй болсон. Зэрлэгний ховор амтан ургамлаар аялаг ийм тусгай хамгаалалтын газар нутаг байгаа юм. Бид нэр аливаа амтныг ургамлыг байгаль дэлхийг архивлж биш. Ийм байжээ гэж үлдээх биш байхгүй юу? Миний хариуцлага бол энэ амьд орчин энэ амьдарч байсан байгалыг амьдээр нь өрөө хөвгтөө үлдээж чадах юм бол миний өрөө хөвгтөө үлж байгаа хамгийн том боён хамгийн том хөрөнгө оруулалт. Хахан гэж боддог юм даа дүнрүүд. Байгаль газар дэлхийн шороо хад чулуу бүгд амьтаа гэж үздэг. Тийм учраас аль болох байгаль эрхэлж ус өгүүлийг амьд чигээр нь байлгах, дахин шүтэж биширч тэднийг хайрлах, эднийх уламжилчлал бол байгалыг унгуудаар байлгах хайрлаж бас монголчууд тухай юм да. Ингээд алтан ураа хождын уламжилт байгаль орчныг хайрлах, тус савд гаргах зам үйл нь олон зууны турш уламжилж ирсэн төвхтэй юм билээ. Ингээд одоо цуур хөгжмээрээ урдандаа гарч сан сэржмээ тавиад байгаль эрхийг гаргадаж суураа татаж тус савд гаргадаж энийгээр уламжлуулж байгаль хамгаалж аль уулс гол мөрийг бохирдуулахгүй гол ус бохирдуулж тус тогширно гэж үздэг. Энэ уламжлалаас болж одоо байгаль эрхийг гаргадаж мөн байгалаа одоо хайрлах ухаанаар энэ цөөн хөгжмээр
уул усны зулбус авдгаа байрлуулдаг юм уламжлалтай байсан юм лээ. Энэ бол хуучин уламжилж ирсэн тэр байгалаа хайрладаг. Унган тэрхаар нь байлгадаг. Тэнд амьдарч байгаа хүмүүс нь яд нэг мод чугалдаг. Өв сурган дэгч гэсэн нэр нь хадлан бордог. Хамаа ямаагүй хуамад авчдаггүй. Яг дөрөв нь цэвэрлдээдэг. Сонгон төсөн ч гэсэн сонгоныхоо өрийг газарт нь үлдээдэг байсан. Дараа жилийн өрөөрөгдөг байсан. Одоо сүүлийн үед бол одоо энэ уламжлал аль бусаас болоод сонгон төвлөд ихтэй бүгдсээр нь тэр нураг явраар нь хадж аваа явчихдаг. Ингээд өрөнцөнд тасарч байгаа. Энэ нь бол хуучин уламжлалт байгаль хамгаалж байсан монголчуудын арга ухаан мартагч гэгсэс болж байгаамаа. Энийг одоо сэргэж ер нь монгол хүн байгальтайг л одоо зөв харьцаж байгалаа аргадаж дахиж байгалаа дээлж явах юм бол бас энэ байгаль дэлхий хөгжих уламжлалт хуучин байдалд орох улс авдаг сэрх ийм одоо зан үйл байгаа л да. Бийлгээ бааш та тэр дотроо ганц загчин үндэстэн савхад бийлгээтэй байдаг. Тэгэл яг ингээд бийлгээ явж явах дундуур дээгүүр шувуу нисж ирэх мэрэгтэй мөртлөөс гардаг. Тэгээ шууч бас өөр амир юутай ихтэй зөмбөл имлэгтэй их хил мэл дуулгадаг амтан болохоор тэгээд шуу муу ирж мэржсэн чон хүртэл үлжсэн. Тийм байдаг. Чон үлжсэн. Тий, бийлгээ чи амир онцлог ах хэвээр. Сартвэр. Одоо энэ залуучууд ерөнхийдөө өдөө орох нөхцөл ерөнхийдөө хурдан адуу шүү дээ. Ерөнхийдөө моринд их дуртай. Тэгэл мордоо үй цаахын тулд тэгэл хөдөө гарч ирсэн. Өөрийнхөө сонирхлыг дагаад хоббигоо дагаад юм. Тэгэл багасаа авгахаа дагаад тэгэл мормол уйхын дагаад хамт уяар нь явцдаг. Тэгэл ерөнхийдөө моринд дуртай болоод жилээс жилд хурдан удаан мэддэхгүй юмнууд авч яваал. Тэрийгээ дагаад явсаар байгаа. Тэгэл одоо ерөнхийдөө өдөө байгаа шалтгаан ерөнхийдөө л морь гэх юм. Ерөнхийдөө гээд нуруулдаад одоо ингээд дээд оройгоор нэгээд амжаа явна гэсэн шүү дээ. Тэгээ морьтой тэгээ явж байгаад бас янз шүү дээ. Энэ өстэй байгалийн сайхныг мэдэрнэ. Хүн ер нь байгальтайгаа зөв зохистой л харьцах хэрэгтэй. Тэгээд яг зөв зохистой харьцъя гэхээр бас эдийн засгийн юу нь болов уу те. Тэрийг юм зөндөө гарч штэ. Дижэл насны хүмүүс одоо хүүхдүүд нь оюутан болоод явна. Нэг хүүхдээ сургахын тулд хичнээн төгрөг гарч байгаа билээ. Байрын түрээсэнд нь 10 сая төгрөг өгч байна. Төлбөрт нь 5-6 сая төгрөг өгч байна. Тэгээд тэр хүүхдийн хэрэглээ гээл явхад ерөнхийдөө 20 сая төгрөг зарж байна. Тийм болохоор би малаа өсөхгүй бол ерөнхийдөө болохгүй байна гэсэн хүмүүс байна штэ. Тэгэл одоо олон мал байгаад ах тусам
ерөнхийдөө бэлчээрийн даацсан нэтрэл ногоо цагаан бүрэн өндөөж гарч хүрээгүй байж яхад ерөнхийдөө мал гэдэг байнгын идээд дээшээ гарахгүй байх гэсэн үг л дээ. Хитэх мал асалж. Тэгэл одоо ургамал ногоо гарахгүй байгаа юм чи мэдээ чийгээ татах нь багасна гэсэн үг байхгүй. Мэдээж ургамал одоо шин шидээр ургамал энд байгаль ерөнхийдөө хоорондоо холбоотой байж ижил хурбороо орж байгаа шүү дээ. Тийм чи ерөнхийдөө юу байна л гэсэн. Одоо ийм байдлаар байгаа тэгэл ерөнхийдөө малчдаг боллоо. Яг манай өглөөнөөс орой болох амьдралын хэв маяг тэр чигтээ уртын дуу байсан юм шиг надад одоо санагдчихж байгаа. Тухайн үедээ анзаардаггүй байсан боловч ишиг хургаа одоо хариулж дуудах, тэгээд ээж намайг дуудах тий. За тэгээд аргалд явсан хүүхдээ хаана яваа юм бол гэж эмээгийн харуулдах яг тэр дуу чимээ уртын дууны элементүүд байсан надад санагддаг. Тэгээд эмээ дээл ойж явахдаа уртын дуу аялах, өвөө мөртөө дахиад ивж явахдаа уртын дуу аялах тэр бүхэн ерөөсөө амьдралаас салшгүй нэг тийм хэсэг гэж надад санагдчихсэн учраас бидний өглөө мантахаас орой нарж аргах хүртэл тэр чигтээ уртын дуу гэж надад санагддаг. Анх яг нөгөө тэнгэртэй холбогдохдоо хүмүүс тэ аялгуулан дуулж агаад тэгээд тэр нь дараа нь уртын дуу болсон гэд тийм амын яриа байдаг л да. Миний хувьд болохоор яг уртын дууг байгальд дуулахад байгалийн үзэгдлүүд солигдох, магадгүй ингээ бороо шивэрж орох, салхи намдах гэх зэргээр бас салхи ширөөсөх юм уу байгалийн үзэгдэл өөрөө тэр дуу авийг хүлээн зөвшөөрөөд одоо өөрийнхөө илэрхийлэмжийг буцааж надад мэдүүлж байгаа яг тэр зүйл гэж би итгэдэг. Яг тийм зүйлж ингээд ер нь бол байнга болдог. Одоо манай урахаж үдэ шүү дээ. Түүл хайлахаас үүд алтаа багт. Алтаа хайлна гэдэг. Алтаа хайлах дээр бол үүдээс тэр алтан дэлхийн нүдэнд хүний нүдэнд одоо юу л үзэгдэн бүгдийн ингэж. Бүгдийн ингэж. Уран агуу хэлгээр хэлж байдаг. Тэгээ алтаа хайлна гэдэг бол тэр уул усын ус авдаг бүх юмыг одоо аргадаж гууж. Тэгээд одоо жишээ нь андаа явна шүү дээ. Тэр бол одоо ингээд одоо уул уснаад ус авдаг юм одоо ан гიშгээсээ хайрлаарай гэж одоо тэгж нэгдүгээр хэлэх юм бол одоо энэ нэг байгаль ертөнцийн одоо ингэж тийм гэсэн. Одоо малтаж маажаад одоо бүхэл дэлхийн ертөнцийн хөлсийг эргүүлээ ажиглаж шүү дээ. Тэг чинь бол тэр гууж авч байгаа шүү дээ. Танаас одоо нэг ингэж нэг ан гიშгээгөө одоо юусаад гэрвэлдээд одоо нэг тэр хоногийн хоолыг одоо хоногийн хоол юу яг одоо алтаа магтаал дээр 12 салаа эвэртэй буугыг одоо ингэж алж байгаа байхгүй юу. Тэгээд 12 савлаа эврийг нь алтаа шил дээрдэж амдуул залаад арц хүжээ нуугуулаад гэж байгаа юм чинь. Нэг гуу ангижтай тэндээ баярлаа. Тэгээд одоо бүхнийг савдаг бий одоо бүхэмдээ гуугаад гişиг буйнаа нүглээ гэдэг энэ чинь дахиад залбирлгуулж байгаа үстэй. Тийм. Тэгчээд алтна гэдэг чинь бол хамгийн туйлаа хайлна. Туйл хайлах дээр бол тэр чинь бас тэгээд одоо энэ туйлын чинь бол явдаг театр гэдэг байсан л да. Нөгөө нутаг хошуугаараа тэр байгаа айлууд бөөгнөр суучгаад нэг гэртээ бөөгнөрээд
тэ ороо туулаа хайлна. Туул дээр тэр агт сайхан морд, эрдэлхийг сайхан баатрууд тэгээд тэр сайхан одоо хаттын тийм оюун ухаан, гүн ухаан бүх юм орж байгаа шүү дээ. Тэгээд болохгүй мэдхгүй ахмад хөнөө урдаас амангааж уудлгооч гих мэдчлэн тэр сая миний хэлжсэн юу халимтаа махаар ходаадаа тасгаж хараа архаараа бие хордуулж ясан дөрөх юм. Найр их тул буйнд муу жаргал их тул насанд муу. Төр их гүрэн төгөр гих шаажна төрөөд эргээд ямар вэ гэж тэр ууж итхаа багсах гих мэдчлэн тэр туул дээр агуу юм байл л да. Тийм шүү дээ. Яг л тийм. Ата таван тэнгэр минь аав ээж минь сакус минь уул усны савдгууд минь ураг төрлийн онгодууд минь 10 үедээ болгоож явтан арган цагаан буйнаа хайрлж явтан өвөр үедээ болгоож явтан өргөн цагаан буйнаа хайрлж явтан өвөр дээрээ нэр садаа өвчин зовлонгоо эрүүлэн хавайл голтуга хүрээ 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 алтын дэлгэн гүрсэндээ анхал манда жылый байхад